Өнгөрсөн жилийн наадам олон тэгш давхцаж байсан бол энэ жилийнх улсын хурал болон нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах эд ажлын дараа таарч байгаа лээ. Иймд сонгуультай холбогдоод улсын баяр наадмын бэлтгэл ажил залгардах ёсгүй. Тиймээс энэ хугацаанд салбар хоороод бэлтгэл ажлыг сайдар зохион байгуулж, хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооны дарга инх бол салбар хорооны даргад үүрэг болголоо. За төв зөнгөлдөх хүрээлэнгийн гадна талд ажиллуулах дэлгэц тавих. За тэгээд тэр гадна талын өнгө фасадыг янзлах та холбогдсон нэлээд асуудлууд гарах ёстой. Иргэд гадна талаар нь худалдаа үйлчлэгээ хийх, ихтэй таатай нөхцөл бүрдүүлэх тал дээр бол бид нэр одооноос анхаарах ёстой гэж ингэж үзэж байгаа. Төв зөнгөлдөх хүрээлэн орчмын авто замын зогсоолтой холбогдсон асуудал бий. Энэ зогсоолыг өнгөрсөн жилийн хэмжээнд болж игэл түүнээс ч илүү хэмжээнд бол зохион байгуулах зайлшгүй шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. За наадмын үйл ажиллагаатай холбогдсон баяр наадмын 2-3 өдрүүдэд Улаанбаатар хотод улсын хэмжээнд болох бүх арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр юмыг бол 6 сарын 20 гэхэд бол эцэлэх ёстой. Тийм учраас салбар хороод бол өөрсдийнхөө чиглэлээр нэгдсэн хөтөлбөрт орох асуудлуудын талаар салбар хорооныхоо хурлаар ярьж бидэнд саналаа хариулж тэгээд зохион байгуулах хороо бол энэ асуудлыг хэлцэж шийдвэрлэх ёстой гэж ингэж үзэж байгаа. За энэ жилийн үндэснийх баяр наадмын бэлтгэл ажилтай холбогдуулж 130 дугаар Олимп 7 сарын сүүлээр Лондон хотод эхэлнэ. За тамирчдын бэлтгэл хангуулах ирэх авсан тамирчдыг амжилттай оролцуулах чиглэл дээр бол бас энэ үндэснийхээ баяр наадмын бэлтгэл ажилтай уялдуулж холбогдсон. За тэгээд энэ чиглэлээр бас олон түмэнд сурталчлах асуудал дээр анхаарал тавих зүйтэй юм аа гэж салбар хороодын дарга нарт зохион байгуулах хорооны гишүүдэд бол юуны өмнө бол ийм зүйлүүдийг анхаарч ажиллаарай гэсэн үүрэг даалгаврыг өгч байна. Наадмын бүхэн онолтын программыг шинжилэн боловсруулж төв зэнгэлдэг цугласан наадамчид болон баяр наадмыг шууд дамжуулж байгаа телевизийн дэлгэцээр бүхэн оноолт болон хэрхэн ам авсан байдлыг шуурхаа үзүүлэх нөхцөлийг хангах, төв зэнгэлдэх хүрээлэнгийн орчинд автомашины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, морь барианы газарт үзэгчдийн суудлыг шинжлэх зэрэг олон санал гарч ирсэн юм а. Түүнчлэн төв зэнгэлдэх хүрээлэн дотор болон гадна тал том дэлгэц ажиллуулд наадамчдыг нээлт хаалтын тоглолтыг саадгүй харах боломжоор хангах ажлыг даалгасан юм а. Мөн морины уралдааны замын инхэл донхлыг тэгшлэх хангарсан цавыг бүглэх, ажлыг эртнээс хийж хүү 7 хуудгийн авто замын асуудал анхаарч ажиллахыг шадар сайд инх болд үүрэг болголоо. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны бүрэлдэхүүн болон ажлын төлөвлөгөөг энэ хуурлаар баталсан бөгөөд төлөвлөсөн ажлууд ах хугацаанд нь чанартай гүйцэтгэж баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг салбар хорооны дарга нар даалгаад эх сарын 20 гэхэд наадмын нэгдсэн хөтөлбөр бэлэн болсон байх учиртайг үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга үүрэгдлээ.